орчин үеийн astral projection out of body experience-ийг бараг суурийн тавьсан гэж үзэж болох нэг хүн бол Роберт Монро гэдэг хүн байдаг. Энэ хүн болохоор 3 ном бичээд энэ бараг классик сонгодог гэж үзэгддэг. Тэгээд 1971 онд болохоор Journeys Out of Body гэдэг нэг ном нь, тэгээд 1985 онд Far Journey гэдэг ном нь, 1994 онд болохоор Ultimate Journey гэдэг энэ 3 ном хэлсэн байгаа. Энэ 10 орон жилийн зайтай хэвлэгдсэн ийм 3 ном байгаа. Тэгээд эхний ном дээрээ бол ер нь нөгөө нэг материалист үзэлтэй байсан Роберт Монро өөрөө хэрхэн нөгөө нэг биесээ сүнсээр гараад эхлэнгүүт ертөнцийг харах үзэл нь оронгоороо ирсэн талаар ерөөдөө гардаг. Тэгээд эхний үзсэн зүйлс experience-үүдээ нэг шинжлэх ухааны талаас нь тайлбарлах гэж үзээд бүрсэд эхэндээ л нэг би галзуурчин сэтгэл зүйн асуудалтай болсон юм шүү энэ төр гээд бүр сэтгэл зүйч энэ төрөөр явж энэ төр үзэж ийгаад сүулдэ нэг experience-үүд нь юм бодиттой зүйл болохыг яг өөрөө батлаад юм нэг үзэж харж байгаа зүйлээ баг accept тэгээд хүлээн зөвшөөрч гэсэн талаар ихнийхээ ном дээр гардаг. Тэгээд одоо яг миний ярих гэж байгаа ном болохоор ерөнхийдөө 2 дахь ном. Өөрөөр хэлбэл Far Journey гэж ном дээр гарч байгаа санаануудаас шкорд тэгээд явах гэж байгаа. Тэгээд эхний санаа болохоор Химисинк гэдэг Роберт Монрогийн өөрийнх нь үүсгэсэн бий болгосон тийм арга, өөрөөр хэлбэл яаж биеэс сүнсээрээ гарахын тулд тийм нэг төлөвт хүнсрийн төлөвт хүрэх вэ гэдэг. Тэгээд 1970-ад онд өөрийнх нь байгуулсан Роберт Монро's институт гэдэг. Тэндээ болохоор янз бүрийн судалгааны ажил одоо нэг шинжлэх туршилт янз бүрийн тийм зүйл хийгддэг байсан. Тэгээд энэ дээр яг тийм бий болгож чадсан нэг бүр техник нь болохоор яг энэ яриад байгаа химисинк буюу баруун зүүн тархины ийм хэлбэлцлийн давтамжийг синхрониз буюу нэг фреквенсийн дээр авч чадах юм бол ухамсар өөрөө тийм нарийн төлөвт яваад орчдөг. Тэгээд биеэс сүнс гарах боломжтой байна гэдгийг олж нээгээд тэгээд тэр нь болохоор нэг frequency following response гэдэг тийм нэг зарчим дээр үндэсч өөрөөр хэлбэл нэг чихэнд ямар frequency сонсгож байна тэрийг дагаад brain frequency буюу дагаад яг тархинд тийм electrical signal байдлаар хэлбэлцэл бас үүсэж байгааг нэг тархин дээр нэг байрлуулсан мэдрэгчний тусламжтайгаар олж нээсэн юм шиг. Тэгээд мунтаас хэрвний завсарт гэж яриад байгаа нэг focus 10-т болохоор яг тухайн хүн яг тийм химисинк гэдэг техник ашиглаад баруун зүүн чихэнд сонсогдож байгаа авиагаар авчиад тийм focus 10 төлөвт орчлоо шүү гэдгийг хүртэл авчиад нарийн тогтоох боломжтой болсон юм байна. Тэгээд яг ийм focus 10 төлөвт орчингууд хүмүүс нь болохоор янз бүрийн зүйл experience энэ төр хийж байгаад сүултээ ер нь бол нэг биеэс гарах боломжтой юм байна гэдгийг шууд туршилтаар маш олон хүний туршилтаар баталгаажсан тийм техник химисинк гэдэг.